За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан дахин мэдчилье. Миний бие 9 бот номныхоо эхний 3 бот номоор энэ 2026 онд номын баяраа хийх гэж байгаа. Нухамсарлахуун номын тайлал гэдэг нэрийн дор хийж байгаагаа та бүхэндээ дуулгаж байгаа. За энд хүний үн цэний тухай асуудал яригдаж байгаа. Өөрийгөө ямар үн цэнтэй вэ гэдгийг илэрхийлж түүнийхээ үн цэнийг өшөө өндөрт өргөх ийм боломж та бүхэнд олгож байгаа тухай ярьсан байгаа. Үн цэнэ бид нэр хэмжих энэ хэмжүүрийн цаана гарах буюу хэмжиж болдоггүй энэ үн цэнтэй гэдгийг бид нар ухаарах юм шаардлагатай байгааг энэ зохион байгуулж байгаа арга хэмжээгээрээ дамжуул та бүхэндээ хэлж өгнө. За 7 сарын 1 гэдэг өдрийг яагаад сонгосон юм бэ гэхээр бидний одоо наадам зэнгүүн болно. Тэгээд энэ дэлгэр сайхан зуны цаг маань эд сайхан өрнөн. Тэгэхээр 7 сарын 1-нд бүгдөө өөрсдийн хүмүүн заяаны үн цэнэ өндөрт өргөчих мөртлөө байгаль руугаа тэмүүлж байгалийнхаа үн цэнийг өөрийнхөө үн цэнтэй хоршуулан амарч цугаалах энэ боломжоо өөрийнхөө үн цэнтэй хамт өргөж ингэж амьдралдаа нэг цоошин алхмыг хийгэрээ гэж уриалсан үдэн дээрээс 7 сарын дэлгэр сайхан цагийн эхний өдрийг сонгосон учиртай. Та бүхэн 7 сарын 1-ний 17 цагт яг цагтаа бүгд хүрэлцэн ирээрээ.